Сайн байна уу? За, Чингүс подкастын маань эхний дугаар эхэлж байна. За, манай подкаст нь хүүхдэд хэрэгтэй юм ярьж хүргэн. За, тэгээд чөлөөтэй ярилцах болно. За, би өөрийгөө танилцуулахад намайг Аяр бүний Чингүн Жоо гэдэг. Би 32 дугаар сургуулийн 8-гийн анги сурдаг. Миний хобби бол ном унших, тэгээд усан сэлэх дуртай. Тийм учраас миний эхний подкастын маань сэдв бол номын ертөнцөөр аялцгаая. За, бид гурав ном унших дадал, ном унших шалтгаан, номны тухай ярилцах болно. За, эхний дугаарын зочдоор хоёр ихэр охин оролцож байгаа. За, манай хоёр найз өөрсдөө танилцуулаарай. Намайг Ариун Балдан Дэлгэрмаа гэдэг би 6 дугаар сургуулийн 50 анги сурдаг. Намайг Ариун Балдан Жаргалмаа гэдэг би 6 дугаар сургуулийн 50 анги сурдаг. За, та хоёр нь чөлөө цагаараа юу их илүү дуртай вэ? Ихтэй зурх тэгээд ном унших. Би бол адилхан ном унших дуртай. Тэгээд би зурх дуртай. Гэтэ би архитектурын зургууд илүү ихээр зурх дуртай л да. Та хоёр их гоё зураг зурдаг те. Би гэртэн зөндөө олоод авчихад дандаа л амар гоё зурагнууд байдаг. За, та хоёр ер нь ямар төрлийн номонд илүү дуртай байдаг вэ? Би ихтэй уран зохиолын ном унших дуртай. Яагаад чамд уран зохиолын ном илүү их таалагддаг вэ? Яг Harry Potter шиг ном илүү дуртай. Бодит амьдралд ерөөсөө байж байгаагүй, ерөөсөө хүний төсөөлмгүй юм дуртай. Харин би нэг тийм юмнууд яхалан надад нэг санагдаад харин хошин дүрсгүүч аль шиг тийм юм яхалан надад нэг гой санагдаад байдаг. Яаж ч юм. Илүү хөгжилтэй номон дуртай гэж юу? Зохиол юм биш. За, та хоёр ер нь хэдэн ном уншижсэн бэ? Барагцаагаар гэвэл нэг 25 л байсан. Миний харин хэдэлээ бас нэг 21 22 л байсан баг. Би бараг та хоёр шиг багтаа. Гэхдээ тийм 21 22 ном өдр уншиж байгаагүй. Та хоёр амар их ном уншижсэн шүү. За, би бол одоогийн байдлаар сүүлийн үед л их сайн ном уншаад нийт 50 ном уншижсэн. За, та хоёр нь унших номоо өөртөө худалдаж авдаг уу? Хинээс зөвлөгөө авч авдаг вэ? Ерөнхийдөө бол яг өөрөө сонгоод авчдаг. Хаяа нэг аав хоёрын авчихсан номыг уншина. Аав хоёрын авч өгсөн ном гоё байдгүй эсвэл өөрөө сонгосон илүү гоё байдгүй? Гэхдээ өөрөө сонгосон гоё байдаг. За. Харин адилхан л та. Гэтэ би нэг аав хоёрын хэлсэн номыг би нэг таагаад байдгүй. Гэтэ яг бүр хэрэгтэй номоо бол аав хоёр заавал зөвлөж авална. Хаяад аав ээж бас зөв зөвлөгөө өгдөг шүү те. За, би бол ер нь өөрөө номоо хараад сонгоод авчдیں۔ Тэгэхээр яг өөрийнхөө хүссэн номыг авахаар өөрөө хүсэлтэд уншина. Та хоёр гэхдээ номоо сонгож явахдаа яг юуг нь илүү хардаг вэ? Гэхдээ би зураг тэгээд нэр тэгэл доторх үзэмжийг харна. Би бол хамгийн түрүүнд гаднах үзэмж тэгээд нэрийг тийжэл сэтгэл тал том шиг авчихдаг л да. За, тэгвэл та хоёр зөндөө олон ном уншсан. Тэгээд номын тэмдэглэл хөтөлж ийсэн үү? Ер нь хөтөлж байгаа харин одооноос хөтөлж байгаа. Яаж ил хөтөлж байна? Би ном дээрх зурсан зургийн зураад тэгээд хэрэгтэй өгүүлбэрээр бичдэг. Би бол ингээд өөр таалагдсан хошин ном юм чинь дотроо айгу хөгжилтэй өгүүлбэр эсвэл хэсэг бүлэг ч юм тэднийг ингээд тэмдэглээд авчихсан. Тэгээд дараа нь уншихаар ингээд энэ ном дээр чи ийм гарч ирсэн биз дээ гэдэг тэгчдэг. Тийм, номын тэмдэглэл хийхээрээс амар байдаг шүү. Тэгээд энэ наад ном дээр чи юу гарсан ингээ асуухаар шууд тэмдэглэлээ хараад хариулчих болно. Би бол яг бүлэг-бүлгээр нэг бүлэг дээр нэг өгүүлбэр бичдэг байхгүй, яг хамгийн сонирхолтой гэсэн нэг өгүүлбэр хэрэгтэй яг санах өгүүлбэрээ. За, та хоёр номын өмнөх үг гэмэдгүү. За, та хоёр номын өмнөх үгийг уншиж ийсэн үү? Ер нь бол уншиж байгаагүй, нэг хаяа л нэг уншсан байдаг. Би бол уншдаг. Надад нэг хэрэгтэй санагдав шүү. Та яагаад уншдаг юм бэ? Том хүмүүс ч бараг номын өмнөх үг нь хэрэгтэй чухал гэж хэлээд байдаг үстэй. Би нөгөө яг номын өмнөх үг нь зүгээр агуулгын л юм болоо гэж ер нь бол боддог. Би бас ер нь номын өмнөх үгийг уншдаг байсан юм аа. Тэгээд сая сүүлд нэг удаа нэг номны өмнөх үгийг уншсан чинь чи яагаад номын өмнөхийг уншдаг юм бэ гэ тэн дээр бичсэнээс байхгүй. Тэгээ би гайхаад за ер нь номын өмнөх ер нь бас сонирхолтой юм бай, хэрэгтэй зүйл байдаг баха гэд ер нь номынхаа өмнөхүүдийг ер нь ихэвчлэн уншдаг болсон. За та хоёр ер нь хамгийн анх яг ийм зохиолын зузаан тийм номнуудаас ямар ном уншиж вэ? Малала гэдэг Netflix таны шагналтан тэрийг уншижсэн. Тэр номон дээр чи ер нь товчхон юу гардаг вэ? Нэг одоо тосгонд гэх юм уу ингээд эмгэгтэйчүүд ерөөсөө өсмөсөө гаргаж болдгоо тийм амар хатаа байсан. Тэгээд малала тэр нь эсрэгүүцээд тэгэл тийм гарсан. Эмгэгтэйчүүдийн одоо хэрэгчлөө илүү тэгж гардаг ном байна. За.
тэгэл Охтын үлгэр тэгээд нэг тийм ном байсан. Тэнд ингээ бүлэг гэж байхгүй. Нэг үлгэр нь дуусах уншаад нөгөө үлгэр ингээ тэг гараад ядаг да ингээ зузаан номд гээд нэг тийм богино. Тэр бүр амар богино юмшилтэй. За хоёр хамгийн анх яаж ном унших дуртай болов? Яг номонд яаж сонирхолтой? Номтой яаж найзлав? Би ерөөсөө үсэн мэдгүй байхдаа би уншаад үсэг уншаад бол шууд ном уншина гэд тэгэл 2 дугаар ангид оронгуудаа ном уншсан. Тэгээд дургуун мургуу гэдэг хан байгаагүй. Бүр 2 дугаар ангиасаа л ихэж ном уншсан юм уу? Аха. Шууд үсгээ сурчаал. Тийм. Ямар лаг юм бэ? Харин миний хувьд би 1-р ангидаа аягүй халддаг гэсэн чэжж гэхлээр тэгээд 2 дугаар ангиасаа бас ингээд дэлгэрмээтэй ажиллан ажиллаад ном уншсан чинь ингээд миний үгээ алдаа аягүй цөөрөөд тэгээд ном уншил үгээ алдаа аягүй хурдан цөөрд юм байна гэд. Би тоо хоёр шиг 2 дугаар анги, 3 дугаар анги, 4 дугаар анги хүртэл ерөөсөө ном унших үнэхээр дургу байсан. Манай хавж өөр маань амар их ном уншдаг гэсэхгүй. Тэгээд намайг амар их ном унш гэд амар их шаарддаг гэсэхгүй. Тэгээ би ерөөсөө яагаад ном унших хэрэгтэй юм бэ? Ерөөсөө ойлгохгүй. Ном уншихыг хүсэхгүй байгаад байдаг байсан. Ямар санаа сүйд дотоход бүр өмнөхөө бодохоор амар гайхдаг. Тэгээд нэг удаа би яг ээжтэйгээ цог номын сан ороод өөрөө номоо хөдөлж авсан байхгүй юу? Тэр үед би Тэмүүлэн өвгийн нөхөд Цүнхтэй нэдгээ 2 ном хөдөлж аваад тэр 2 номоо өөрөө сонирхоод авцуулахаар тэгэд өөрөө амар хичээгээд сайн уншаад тэгэхэд хамгийн анх тэр 2 ном надад үнэхээр их таалагдаад тэгээ би номонд амар дуртай болоод тэгээд амар их ном уншдаг болсон да. За тэр номоор зохиосон кино илүү их таалагддгүү эсвэл зүгээр ном нь илүү таалагддгүү. Би нэг удаа Harry Potter 1-ийг уншаад тэгээд амар сонирхолтой надад бүр санагдсан учраас би шууд киног нь үзээд тэгээд нэгдүгээр кино ч гэсэн амар сонирхолтой учраас шууд 2-ыг үзсэн. Тэгээд тэр үед яг монголоор Harry Potter 2 гараагүй байсан. Тэгээд би шууд гаргасан даруйд нь шууд Harry Potter 2-аа худалдаж аваад номоо уншсан. Тэгэхэд надад амар сонирхолгүй санагдаадсаа яг дараачийн үйл явдлыг мэдчихсэн учраас тэгээд би ер нь яг бодсон. За эхлээд ер нь номоо уншсан хамаагүй дээр юм байна гэд. Тэр ер нь яадаг вэ? Ер нь бол ихтэй номын уншдаг кинонд бол намаас арай өөр байдаг. Тэгээ жоохон зөрүүлдөөд хэцээд болохоор яг номон зүгээр санагддаг. Харин миний уншижсэн номнуудаас гэвэл нэг кинон байдаггүй зөвхөн ном нь дэждэг. Тэгэд би нөгөө цуврал нэг 5 хатан Монголын 5 хатан байдаг байхгүй. Тэгэд эхэндээ ингээд номыг аваагүй нэг нь ингээд үдцэн гэсэн. Тэгэд ном нь ч гэсэн гоё л идэм шиг байна гэд. Тэгээд ячантай адилхан ингээд ясч үйл явц мэдж байгаа учраас тэгээд ингээд жоохон сонирхолтой санагдчихсан. Тэр хөгжил юу лээ бүтлгүүгийн өдрийн тэмдэглэлтэй. Бүтлгүүгийн өдрийн тэмдэглэл номыг та хоёр уншижсэн үү? Уншижсэн. За тэрний киног нь үзчихсэн үү та хоёр? Үгүй үзэж байгаагүй. Бүр кино гэхдээ бүр дандаа л Монгол телевиз дээр ихэвчлэн гардаг үстэй. Тэр бүр үзэж байгаагүй гэж үү? Үзэж байгаагүй. Ямар ч байсан тэр кино ном нь ер нь нэлээд нэг өөр юм шиг надад санагдчихсан. За хүмүүс ингээл ном унших хэрэгтэй гээл тэгээд яг юу нэрхтэй гэж боддог вэ та хоёр? Ер нь үгийн алдаа цөөрн тэгээд сэтгэн бодох чадвар сайжруулна, үгийн сан нэмэгдүүлнэ гэж явдаг ба. Миний хувьд ч сайдлхан. Зөндөл тусдал. Өөр яг чамд яг юу нөлөөл ямар ач тусна илүү хоёр дээр гарч ирсэн бэ? Ном уншны ачаар юу өөрчлөгдөв? Төрөний өмнө нэлсэн шээ үгийн алдаа маш хурдан цуурд юм хэлээ. Тэгээ ангийнхнаасаа айгүй хурдан сэтгэн боддог юм хэлээ. Ном уншихаар тэгээд ном уншиж байгаа хэвчээ та хоёр яг тэр үйл явдлыг ингээд төсөөлөд толгойн дотор яг кино шиг зүйл хийдэв. Ер нь бол тэгдэг. Надаа яг зургтай номнууд болохоор тэгж амар ядгүй. Зургийг харахаар илүү бас төсөөлөхөд илүү хэлбэр болгодог бах те. За бас ном унших шалтгаануудын нэг нь бол жирийн хүн ном уншсан хоёр хүний юу? Ном уншсаг нь хамаагүй урт насалдаг гинэ. Тэгээд бас ном бол ингээд юу хамгийн сайн стресстэй хэлж чаддаг зүйлсүүдийн нэг. Ном уншихаар хоёрын нойрч үрдэггүй. Хүрэн тэгтээ хаяа хүрэн хаяа хүрэхгүй. Тийм тэгээд ном уншихаар нойр хүрлээгээл том хүмүүсүүд тэгээд байдаг. Ном тоглож исэн мөртлөө зүгээр ээжсэн аа. Ном уншингуудаа хөвшээлээ гээл тэгдэг дээд. Угаасаа ном бол нойрны юм. Гэмдэлээ.
Яагаад гэвэл номыг уншихаар ингээд бүх хүний нойр нь хүрдэг. Ялгаагүй том хүүхэд. Тэгээд бас зарим үед нойрч өөрөхгүй байх үедээ шууд ном уншаал унтаад өгч болно. За та хоёр өөртөө ном унших дадалтай хүүхдүүд гэж боддгоо. Би л өөрийгөө хангалттай ном унших дадалтай хүүхд гэж боддгоо. Ер нь хаяа унжил уншин. Тэгээд нэг уншдаад 2 3 бүлэг дуусгачдаг. Тэгээд ер нь завтай бол өдөр болгон уншдаг. Тэг хаяа нэг өдөр алцчихдаг л да. Гэтэ ер нь уншдаг. Та хоёр тэгээд тэр өдрөө хүснээрээ л уншдаг юм уу? Эсвэл яг тэдэн минут гэж уншдаг уу? Үгүй шүү. Яг тэдэн цаг гэж уншгүй зүгээр залхатлаа гэх юм уу. Тэгээд үйдэтлээ уншдаг гэж өгөр. Тэр өдрөө хүссэн бүлгэрээ юу? Би өөрөө ягаад ном унших дадалтай хүүхд вэ гэж боддгоо гэхээр би яг хамгийн анх ном уншиж эхлэхдээ би яг өдөрт 10 удаа ном уншаад тэгээд өдөр болгон уншаад хангалттай өөртөө уншсны дараа би өдөрт 30 минут ном уншдаг болоод тэгээд 30 минутаа бас яг өөртөө чөксрүүлснийхаа дараа 1 цаг ном уншдаг болсон байхгүй юу. За тэгээд 1 цагаа ч гэсэн яг өдөр болгон тогтмол яг тэр үедээ тасралтгүй яг 1 цагийн турш номоо уншаад тэгээ харин одоо би яг өдөрт 2 цаг ном уншиж байгаа. Яг тасралтгүй өдөр болгон тогтмол номоо уншаад тогтмол цагтаа уншвал илүү ном унших дадалтай болдог юм байлаа. Тэгээд бас ном унших дадалтай болоход яг өөр тохирсон газар гэж байдгүй та нарт яг тэндээ суугаал ингээл ном уншихаар ингээ гоё яг л тэндээ л нэг ном уншдаг тассан газар тоорт байдгүй. Ер нь бол би ширээн дээрээ сууж аал уншчихдаг. За. Миний хувьд л ном уншихад би бүр цэрээгээ чивэрлээд хамаг номын ингээ төр өөр бидэн дээр тавьчихдаг юм. Зөвхөн ном тэгээд миний уух тартай цай тэгэл битэр инэ. Тэгээд би ширээн дээрээ ганцаараа тэгээд цай унгаа ном уншааг тартай. Аха. Бүр бүх юмаа гоё цэвэрхэн болж байгаа өөртөө бүр ийм классик орчин бүрдүүлээд уншдаг юм ш тэ. За та хоёр ном уншаад урамшуулал авдаггүй. Би бол ээж маань ном уншингууд номын ирэх гэж байдаг юм. Тэгээд тэр номын ирэхээр хүссэн зүйлээ хийж олно. Гэтэ тийм амар дураараа хүссэн зүйл биш. Жишээлбэл одоо хоол захиалж идэх, найзтайгаа тоглох, тэгээд Univision-ээс кино үзэх гэдэг. Тийм урамшуулал аваад уншдаг. Би л нэг ном уншаад дуусгаад. Тэр бол нэг хэм урамшуулал авдаггүй зүгээр шууд уншчихдаг. Харин авмаар байгаа зүйлээ ээжбсээр энэ номыг уншчих тэгээд тэрийг авъя гэдэг. Аа. Тэр энэ бол тэгдэлтэй. Та хоёр тэгвэл урамшуулал авахаар илүү сайн уншдаггүй эсвэл зүгээр байхдаа ер нь ялгаатай гэж боддгоо. Бүр авмаар байгаа зүйлээ хурдан уншин тэгээд нэг хэм хүсэхгүй л тэгэл хивнээр л уншина. Надад л яг урамшуулалтай ингээд зоригтой бол илүү хурдан газ уншаад олон ном илүү дуусах юм шиг надад л санагддаг. За. Та хоёрт цаасан ном уу эсвэл захим ном уу аль нь илүү та хоёрт таалагддаг сонирхолтой байдаг бол? Надад цаасан ном нь илүү зүгээр байдаг. Тэгээд би намаа байр унших амар дуртай. Тэгээд зураг мөрөн яг тэгээд боддоор нь харах дуртай. Харин би бол захим номыг уншиж үзээгүй л дээ. Гэтэ доторх нь аягүй уйтгартай санагддаг. Тэгээд би ингээ бас намаа адилхан мэржэн сутартай ингээ зурагтай би ном аягүй хэр авдаг учраас гараараа зургийг мэдэрч үзмээр санагдаад идэг. Мэдэрч үздэг л юм бол. Аха. Би бас захин ном уншиж байгаагүй. Гэхдээ надад цаасан ном нь яагаад ч юм таалагддаг. Би бол захин номыг төсөөлөхдөө зүгээр л нэг юм битцэн үгүүд, тасралтгүй, ямар ч зураггүй. Тэгээд зөв Facebook дээр байдаг мэдээлэлтэй л ижлэх нь тийм уртаас урт тийм байдаг байх гэж боддог. Тэгэд надад ч гэсэн цаасан ном таалагддаг. Ягаад гэвэл тэгэд уншсныхаа дараа би энэ номыг уншчлаа гэд барихад гоё. Тэгэд бүх номоо хоёр ингээд өөрөө тавьчихдаг ингээ уншсан номуудаа. Аха. Тэгээд бүх зөндөө олон ном уншсныхаа дараа тэр уншсан номуудаа харахад ч гэсэн гоё байдаг тий. Тий. За та хоёрын ингээд амьдралтаа уншиж ирсэн номнуудаас хамгийн таалагдж байсан хамгийн бест ном ч байлээ. Тэр номоо өнөөдөр авчирсан гэсэн үзэгч хүүхдүүдэд тэгээд надад ч бас танилцуулаач. Энэ Малала гэдэг ном их надаас таалагдсан. Аха. Наад номд ч түрүүн чиний ярьсан ном үнэ үү? Мөө. Аха. Наад номд ч яг тэгвэл дахиад юу гардаг вэ? Илүү бүр дэлгэрэнгүй дүү ярил. Тэгэл одоо юу юм бэ? Мартчихжээ. Хизээ уншиж нэр Бүр 2 3 жилийн өмнө уншиж байсан. тэгтэл чамд хамгийн таалагддаг ном ч юм уу? Аха.
За манай жаргалмаад. Миний хувьд бас өөдрөг үстэй үргээд юм намдаа. Аха. Тэгээд дотроо юу айгу өөдрөг хүмүүсийн энэ талаар айгу ингэж хэр гардаг. Илүү өөдрөг хүүхдүүдийн тухай гардаг байна. Тэгээд энэ дээр ингээд зарим хэсэгт нэг ном даатал суулгах аргууд бас 18 та арга байдаг. Тэгээд ингээд бүлгэрээ байдаг. За надад хамгийн таалагдж байсан номоо би бас өөрөө авчихсан байгаа. Надад хамгийн таалагдж байсан ном бол 60 цагаан хойно гэдэг энэ түүхэн ном. Би яг гэвэл илүү түүхэн ном дуртай гэж хэлсэн. Энэ номон дээр болохоор ийм дээр үеийн социалист нийгмийг харуулсан, хүнд хэцүүг харуулсан яг бодит учраас надад амар их таалагдчихсан. За та хоёрын одоо уншиж байгаа номтой чинь танилцъя. Одоо хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Ингээд дөрсгөө жаалын өдрийн төлөвлөлгээд дөрөв нь уншиж байгаа. Дуусаад тэр их үлдсэн байгаа вэ? Одоо өчигдөр талд нь аваад өнөөдөр дахиад талын уншиж тэгэл дуусчих жаа да. Наад ном чинь хөгжилтэй нөө амар хөгжилтэйгээ сонсчихсан. Тэгээд яг эхлэлээс ихтэй юу юу гарав? Ер нь яг миний яг одоо энэ уншиж байгаа яг зуны амралтын өнгөрүүл нэг тийм өдрөө л. Аха. Харин миний одоо англи цэцгс гэдэг ингээд энэ дөрөв охины талаар гарлаа. Тэгэл хажууд нь аягүй ингээд дуудахтай аягүй хөөрхөн охин. Тэгэл хөөрхөн болохоор хүмүүс энтэй хот нөхөрлөлтгүй. Яагаад гэвэл хөөрхөн хүмүүс чинь ингээд амар ааш муутай ч юм ингээд өөрөө аягүй дээгүр үзсэн байдаг гэж бодод. Энэ охин гэдэг яг тиймшлээ. Одоо тэгээд дөрөв охин энэ охиныг ингээд найз нөхдөдтэй болгох юм. Ингээд энэ охины ганцаардл тэгээд яаж найз нөхдөдтэй болсон талаар ингээд гардаг ном байгаа. Гаднаас нь дөнгөж болохгүй гэдэг юм тиймэрхүү гарал. За би одоо ямар ном уншиж байгаа гэхээр даашинстай хөл бөмбөгчингээд энэ хүүхэд болохоор зүгээр жирийн нэгэн тосгонд амьдэрдэг мөртлөө зүгээр л бүгд нэг юм жирийн бодолтой энгийн бүгд ижилхэн тосгонд амьдэрдэг бусдаас илүү өөр илүү гоё юм сонирхолтой хүүхдийн тухай гардаг л да. За тэгээд манай подкаст маань энэ үрээд дуусч байна. За та хоёр манай подкастт орсонд үнэхээр их баярлалаа гэж хэлье. Урьсанд баярлалаа. За тэгээд үзэгч хүүхдүүдтэй ч бас баярлалаа бидэнтэй хамт байсан. За тэгээд хоёр найздаа манай подкастт орсон учраас хоёрт гарын бэлэг гадуулъя. За олон ном уншаарай маа. Баярлалаа. Чиний ирээдүйг хичнээн сайхан гэж Гринч зул сарыг хулгаалсан гэдэг. Баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баяртай.